Сайн байцгаана уу? Эрхэм та бүгдтэйгээ энэ удаад уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Миний маш олон жилийн турш хамтран ажиллаж байгаа Green Group-ийн Sakura брэндтэй хамтран олон сайхан хоолны тухай, хоолнд хамт идэж байгаа хоолны онцгой зочинтой цуврал нэвтрүүлгүүд гарч байсан. Энэ удаагийн дугаар нь онцлогтой юугаараа вэ гэхлээр ерөн бол энэ удаагийн дугаараас эхлээд сараа та бүхэндээ хоолны тухай болон хоолныхоо тухай ярьж байгаа энэ нэвтрүүлэгтээ онцгой зочин урьж мөн хоолоо өөрийн гараар хийж онцгой зочиндоо зочноо дайлж олон сонирхолтой зүйл ярих болно. Мэдээч хэрэг Sakura брэндтэй хамтарч хийж байгаа учраас мэдээч хэрэг цагаан будаа, Sakura брэндийн будаа маань бас энэ хоолны бас гол хачирнд байх болов уу гэж би бодож байна. Тэгээд сарагийн галдгооны анхны зочноор вау, сайн уу. Чимээ сайн явж ирсэн үү? Вау, баярлалаа. Хөөе, би чамд бэлэг бэлдсэн чинь надад бэлэг өгөөд байгаа юм уу? Вау, баярлалаа. Энэ бол Earl Grey. Чи ийм сайн дуртай юу? Дуртай. Тэгээд гоё бэлэг өгсөн дэгчтэй өгсөн баярлалаа. Тэгээд ээж нь их даруухан учраас гарахгүй гэж ах шиг байна. Тэгээд ээжд нь бас гоё маш их баярлалаа. Тэгээд юуны өмнө Silky Star-ын Shining Star гэж хэлдэг юм. Ярилцж байгаа залуухан Мишель эх орондоо ирээд яг юу бодсон бэ? Эх орондоо ирээд ирээд л дараачих шатанда шууд бэлдэнэ гээл. Барыг ихний маргаашнаас нь ахвал сүүлийн шатныхаа дуунуудаа бэлдээл, дуугаа бэлдээл гэсэн. Бүрдүүл нэлээ serious айгуу тийм нухацтай. Нэг тийм амжилтанд толгой эргээгүй юм байна те. Тэгэл мондог байна шүү дээ. Их сайн байна. Ер нь Казахстан өөр чинь их таалагдсан уу? Ямар байсан? Таалагдсан, өстой гоё санагдсан. Бүх юм нь ер нь яг уур амьсгал цаг уурын хувьд Монголтой их ойрхон мөртлөө бас монголчууд маань тэндээс гоё жишээ авч болохоор тийм уулсан юм шиг санагдсан. Хот төлөвлөлт ч гэдэг юм уу те. Аливаа жишээ нь замаа яаж барьж байгаагаас ч гэдэг юм уу те. Хоол ямар санагдсан бэ? Казах хоол бас их гоё байсан. Ер нь их тийм сүүн бүтээгдэхүүнтэй хийсэн хоолнууд нэг таалагдчихсан. Сүүн бүтээгдэхүүн гэдэг нь одоо бас их тийм аарал шиг тийм өөрөмшигч гэдэг юм уу тиймэрхүү тэгж боловсруулсан бүтээгдэхүүнүүд нэг таалагдсан. Гоё ойрхон санагдаад. Тэмцээний үеэр хамгийн хэцүү юм нь юу байсан бэ? Чи ямар хэлээр ярьж ирсэн бэ тэдэртэй? Англи хэлээр. Тэгээд орсоор зарим нь яг англиар ярьж чаддаг. Орсоор ярангууд би орсоор ойлгоод байгаа юм шиг орсоор ярьж чаддаг. Тэгээ англиар хариулаа орсоор ойлгоод нэг бас хамгийн хэцүү зүйл гэх юм бол яг тайзан дээр гарахын өмнөх л нэг 5-10 минут надад хамгийн амар хэцүү. Яг юу нь хэцүү? Сандраад санаа зовоод л нэг тэр процесс л айгүй хэцүү. Бусдаар тайзан дээр гарчхаараа зүгээр бэлтгэлийн үеэр зүгээр тий. Яг гарахын өмнө тэр чинь гэхдээ гиз мэц бадалтай шүү дээ. Тийм гэлтэй янз бүр болол амьсгал тавьчтай л. Зүрхтэлтэй л. Ингээд хооронд нөгөө бор шош, шар шош. Баярлалаа. Энэ харлаа зөндөө гарчлаа. Бас хоол идэх учраас яг тааруулаад хийчихье да. Баярлалаа. Чиний тухай би ерөөсөө маш бага мэддэг юм байна. Ямар юм? Гайгүй юм байна уу? Амар гоё. Green Group ер нь бол Sakura будааг оруулж ирээд их олон жил болж байна л да. Манай Green Group. Тэгээд олон төрлийн будаач оруулж ирсэн. Ер нь гэхдээ гол төрлийн будаа нь бол яг энэ ягаан будаа байгаа. Тий. Тэр нөгөө өнгөлгөөнд орсон учраас нөгөө агшаахад ерөөсөө нэг л удаа угаадаг. Тэгээ угаагаад яхад агшигдаж гарч ирэхдээ ширхээрээ салдаг. Тэргээр онцлогтой. Ер нь бол нэг би цагаан будааны реклам тоглосноос хойш бол цагаан будааг маш их тийм чанарыг мэддэг болсон гэх юм уу те. Цагаан будааг ганцхан агшаасан будааг биш те. Энэ удаад би цагаан будаагаар рисотто хийнэ. Тийм үү. Тэр рисотто хийгээд энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн анхны рисотто шүү. Рисотто нэмэр дуртай шүү. Тэгээ будаа нь өөр төрлийн будаа гэдэг тий. Тэгэхээр чинь зүгээр бас цагаан будаагаар хийж болно. Тэгвэл болдгийм байна. Сонирхолтой санагдчихна.
том болсон байлгүй дээ. Их ч тулахнаас хүрсэн мэт яа насанд хүрсэн. За. Cheers. За тэгээд энэ хундагыг чиний Silk Star хамгийн анхны тэмцээний төлөө тий олон улсын тэмцээний амжилтын төлөө өөрийнхөө Монгол гэдэг нэрийг өндөрт өргөж гаргаж байгаа дүүтэй баяр хүргэе. Ирээдүйн 22-нд болох гэж байгаа финалд нь амжилт хүсье. За маш их баярлалаа. За хоолж бэлэн боллоо. Баярлалаа. Тавгийн бэлтчихье. Хин тийм Sakura бодос яг болж тийм юм. Болно шүү дээ. Болно. Болдог байгаа аахгүй. Заавал юм рисотоны будаа мастай гэл нөгөө бичлэгэн дээр яваад шүү дээ. Тий. Ингээд ийм гоё. За одоо загсаа иднэ гэж яг өөртөө. Энэ нэг царайлаг филенээс нь видео энэ хажуунаас овоо болцсон харагдаж байгаа үст тий. Энэ аспарагус. Наадах дээр чинь одоо ахаад нэг лимон асгуул яасан бэ л гэж бодлоо. А рисотто гамсч байна уу чи? Тэ гамсч. За. Салмон бол өстой гойсон. Нэг хатааг байгааз. За рисоттого амсаад тэгээд салмон би зориуд давс бахта хийсэн. Яг тэгвэл рисотто нь жоохон шорог болсон байж магадгүй гэж бодоод нөгөө бульон хийсэн болохоор. Хөөхн ямар гоё л дээ тий. Гоё байна уу? Тийм бүр яг л рисотто. За тэгвэл Sakura budaтай рисотто. Болдсон юм тий. Болдсон байна. Өстой гоё юм. Энэ миний одоо амьдралтаа хийсэн хамгийн анхны рисотто. Ямар гоё. Тий. Одоо өөрөө хийсэн. Манай охин зааж өгсөн нь. За ер нь бол нэг тийм хурц амтгүй хоолнууд болсон доо минийх бол. Гоё юм. Би бас яг иймэрхүү хоолнд аягүй дуртай. Та юу? Тий. Яа ингээл бага жимсээ тавиал идчих шүү дээ. Ингээд торт юм. Жавра манай ээжийн нутгийнхан бурятууд, якутууд ийм шарвин жавра одоо Америкаар бол панкейк гэдэг. Удахгүй тэгээд уран бүтээлээ хийгээд өөрийн гоё пянцтай болоорой. Баярлалаа. Одоо пянц хийлгэхэд хэцүү биш болсон шүү дээ. За ингээд манай бидний одоо Сарагийн галтгоо буюу Saras Kitchen нэвтрүүлгийн одоо ерөнхий ивент тэтгэгч Green Group-ийн Sakura брэндийн зүгээс миний хөөрхөн дүүд ийм одоо гоё баглаа цэцэг. Яг тэгэхээр ийм гоё ягаан өнгөтэй учраас ийм гоё савлаатай. Тэгээд манай галзуухаар зочилсан баярлалаа. Баярлалаа. За ийхүү Сарагийн галтгоо буюу Saras Kitchen одоо манай Green Group-ийн Sakura брэндтэй хамтран хийж байгаа энэ нэвтрүүлэг маань амжилтаа өндөрлж ах шиг байна. За сараа ямар ч үсэн хоол, салаад хоол за тэгээд десерт хийх гэж хичээлээ. Тэгээд миний одоо анхны нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн эрхэм Мишель дүүдээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд чамд ямар сэтгэл төрсөн бэ? Ерөн энэ хоол эзэн үү эсвэл ярилцах нь юун сайхан байсан, юун муухай байсан гэж бодсон шүү тий. Надад ерөөсөө би ямар азтай юм бэ гэдгэл бодол төрж илаа. Яагаад гэвэл ойлгомжтой би ингээд Монголын одоо бүр ингээд дива том дуучин өөрөө ингээд бүр сонсож шүтдэг гэсэн хүнээрээ ингээд хоол хийлгээд хоолыг нэдээ тэ хажууд байгаа юм яриа тэ бэлэг аваад ингээд хамт ойрхон ингэж байх надад үнэхээр тийм гоё одоо азтай мэдрэмж юм аа. Би нэг яг юу өгээр яаж тайлбарлахаа мэдэхгүй. Нэг тийм гоё баг ойлгочих. Их тийм гоё. Тэгэж гоё мэдрэгдлээ. Маш их баярлаа. Тэ намайг бүр ингээ гоё анхны зочнороо ороод гэж гоё хүлээж авсан танд маш их баярлаа. Тэгээд гоё тэмцээндээ ирч хүчтэй орох тийм авшиг авлаа. Ашгүй. Ирчиж аваад бидний одоо Сарагийн галтгоо Saras Kitchen одоо оролцсон гайхалтай Задуу Авиаслаг Silk Star тэмцээнд одоо манай Монголыг төлөөлж оролцож байгаа. Дуучин Мишельтэй бид нэр уулзлаа. Баярлалаа. Баярлалаа. За